гэдэг болчиход байгаа шүү За дээ. одоо Яадруу. лайв эхэлж явах шиг байна. За. Оо. Лайв эхэлж явах шиг байна шүү. Сан байна уу? Октоор дарах юм уу? Дарчлаа. Дарчих та. Дарчлаа. За. За. За лайв эхэлсэн байна. За үзэгчдийн нарийн минь хүргэе. За өнөөдөр манай энэ удаагийн лайваар дотоод гэрэл сургалтын одоо хүндэт төгсөгч Бахархал Шавнар маань ирж өөрсдийн үр дүнгээ хуваалцахаар суужлагаж байна. За та бүхэн минь одоо урилгыг минь хүлээн авч үр дүнгээ хуваалцахаар ирсэнд нь маш их талархаж байна. Баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ дотоод гэрэл сургалтынхаа үр дүнг сайхан ээлжээр яриа явъя тий. За эхлээд ундрал ярих уу? Ундрал бид хоёрт айл эзэнээс хойш орохгүй л ясан тий. За ямар ч гэсэн. За ундрал дотоод гэрэл сургалтанд орохоос өмнө ер нь ямархуу асуудлуудтай байсан бэ? За тэгээд орсныхаа дараа одоо суралцаж дуусаад ямар болсон бэ? Асуудлаа хэрхэн шийдсэн та? За надад болохоор би ер нь хүүхэд ахуй наснаас одоо өдөртөгч хүртэл айгүй их өвчлөмтгий хүүхэд байсан байхгүй би мах бодны хувьд. Маш өвддөг. За эмнэлгээр их явдаг, эмнэлгээр их явдаг. Тэсүүлдээ сэтгцэн эмгэгүүд болж таарад. Тэгэд ерөөсөө 5 жил сэтгцэн эмчэд үзүүлээд 2 өөр төрлийн сэтгцэн эмчээр яваад ерөөсөө ажил хийж чадахгүй бүр ингээд баг амьдрч чадахгүй бүр яг яах гээд байгааг нь мэддэхгүй ингээд айгүй одлон өвчин тусаад тэгээ ерөөсөө болохгүй тэгээд сүүлдээ дотоод гэрэл сургалтыг яг сонгоод тэгээд яг л миний хайж явж исэн зүйл мөн байсан л та. Яг тэр өмнө нь дандаа нөгөө сэтгцэн асуудлууд яригдж хахад одоо нөгөө хүүхэд насны сэтгцэн асуудал хэрч одоо дандаа хүүхэд нас руу явж ордог. Тэгээ childhood trauma гэж баахан техник зөндөө хийдэг байсан л та. Тэгээд яг хуу хийж авч агаад дотоод гэрлийн багш Жайна багшийг мэдэж авчаад яг дотоод гэрлийг сонгоод үзэхэд бол яг нөгөө бусад сэтгцэн эмчнэрээр шийдэгдэг асуудал маань яг энд дотоод гэрэлт маань шийдэгдсэн байхгүй юу? Тэгээд тэр нь яг юу байсан гэхээр хүүхэд наснаасаа бүр урагшаа ухраад миний бүх асуудлуудын бүр хамгийн гогцоо асуудлууд нь дандаа ихийн хөвлөе. За тэгээд аавын бэлхүүсэнд байхдаа би нөгөө ээж аавынхаа сөрөг програмуудыг хуулж авсан тийм зүйлс дандаа байсан. Яагаад тэр өмнө хүүхэд наснда яг ухамсарт амьдралаар амьдарч явах үеийнхаагаа ажилдсан болохоор тэгээ одоо сүүлд нь Жайна амч дээр болохоор дандаа яг тэр урагшаага бэлхүүсэнд байх, аавын бэлхүүсэнд байх, ээжийн одоо урагт байх үед авсан програмууд байсан. Тэгээ энийг нэг нэгээр нь тайлсаар агаад одоо 6 сарын дараа би чинь 1 сараас эхэлж хичээлд орсон. Одоо яг 6 сарын үр дүн гэвэл одоо маш цоо ирүүл болчиход байж байгаа. Тийм одоо өнөөдрийн миний одоо нөө анх зорилго тавьсан анх энэ одоо сургалтыг авч эхлээд зорилго тавьсан бүх зорилгууд маань биелээд за 10 хэдэн disorder буюу одоо сэтгцэн эмгэг байсан. Тэр маань одоо арилаад за тэгээд асуудал айдс трама энэ төр програмууд нь одоо нөгөө минийх анх агаас бэцэг гэж бичиж байхдаа би 21 одоо зүйлийг сонгож авч би эдгэрмээр байна гэд бичсэн байсан. Тэр бүгд маань ингээд биелээ олцсон байж л та 6 сарын дараа. Тэгээ би бүр ингээд гайхаад баярлаад одоо тэгээд энэ хөө лайвд ингээд үр дүнгээ хуваалцах гэдэг ингээд ирсэн. Ямар гоё юм бэ? Харин тий голцоо одоо минийх ингээд тодорхой яривал одоо нөгөө тодорхой яриа. Тодорхой яривал F45 гэдэг нэг онш байдаг байхгүй. Тэр одоо олон улсын өвчний англи F45 гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр онш нь тодорхойгүй бүр яагаад байгаа нь мэдэгддэггүй тийм өвчин. Тэрийг F45 гэж нэрлэдэг.
Тэгээ сэтгцэн эмчнэр маань ингээл оролдоол өгдөг, үзээлэдэг, янз янзын ховсонд оруулаад янз янзын техник хэрэглээл. Тэгээ 5 жил болцсон байсан. Тэгээд тэр бие дээр илэрж байгаа өвдөлт болохоор ингээл булчин чангараал, зангираал, хөлс гараал бүр тэгэл бүр ерөөсөө яагаад ч идэхгүй. Тэгэл би бариа заслаар бас зөндөө явсан. Тэгээд бариа заслаар явахдаа тухайн үедээ сулраал эргэж хангарчдаг гэсэн баг. Тэгээд давтагддаг. Нэг гэсэндээ хүүхэд насныхаа травмыг арилгасан ч гэсэн тэр асуудал ирээд амьдрал дээр давтагддаг байсан байхгүй. Тэгэхээр Жайна эмчийн дотоод гэрэл сургалт болохоор анх үүссэн тэр шалтгааныг шийдээд дахиж энэ асуудал давтагдахгүй гэдэг үг бол бүр миний хувьд бүр зүрх сэтгэлийн үг болсон. Тэгээ би шууд итгээд яг тэр өмнө зөндөө оролцсон байсан учраас энэ л миний яг зориод байгаа сонголт. Стоплж байгаарай. За. Лайв манд тасарсан уу? Гүү. Тасраагүй. Сая стоплж байгаа гэсэн үү? За одоо болж байгаа юм байна. За одоо болно. За. Тэгээд би тэр нөгөө тодорхойгүй F45 гэдэг өвчний ангиллынхаа бүх асуудлыг шийдсэн. Нөгөө тодорхойгүй өвдөн гэдэг бол байж болохгүй. Манай сургалтаар л бүх тэгээ яг нөгөө анх тэр асуудал яаж үүссэн гэдэг нь бол дандаа ихэнх хэвлийн аавын бэлхүүсэнд байсан. Тэгээ тэрийгэ шийдчихэд дахиж давтагдахгүй болчихсон. Тэр нь үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр одоо би өөр эмчээс авч чадаагүй үйлчлэгээгээ Жайна эмчээс авсан байхгүй юу. Тэгэхээр энэ сургалт бол үнэхээр гайхалтай. Би Жайна эмчд одоо баярлан талархснаа бүр дахин илэрхийлмээр байна. Менторуудаа бас баярлан талархснаа дахин илэрхийлмээр байна. Би одоо нөгөө өмнө нь одоо психоанализ буюу одоо тэр Зигмунд Фройдын урсгалаар зөндөө эмчилүүлсэн. Карл Юнгийн тэр аналитик сэтгэл заслын урсгалаар бас зөндөө эмчилүүлсэн. Тэгээд одоо гүний сэтгэл засал гэж байгаа хгүй гүнзгий юмнуудаа их шийдсэн. Тэгээд ах чинь програм үлдсэн байгаа байхгүй. Тэгээд тэр програм нь хамгийн гол нь анх үүсэхдээ л дандаа л нөгөө ээж аавын бэлхүүсэнд байхад биеинд байхад үүссэн. Тэгээ тэр нь болохоор дандаа л би нөгөө хүлэн зөвшөөрөөгүй, би нөгөө ойлгоогүй. Тэгээд одоо би нөгөө үл хүндэтгсэн, үл хайхарсан гэх мэт дандаа сэтгэл зүйн шалтгаанд байсан. Тэгээ тэр нь миний биеийг дандаа ингэж өвдөгдөг тодорхойгүй өвчин буюу F45 байнга оруулцдаг тийм л байсан. Тэгээ одоо энэ бүх асуудлаа шийдчихэд 6 сарын дараа бүр ингэ аз жаргалтай сайхан л сууж байна. Ямар гоё юм бэ те? Аха. За дараа нь инфолт ихч та ямар асуудлуудаа шийдээд ямар гоё болчихв? За миний асуудлууд болохоор би хүний асуудалд их оролцдог. Хүний одоо ачааг үүрдэг. Тэгээд үү гэж хэлж чаддаггүй. Тэгээд бас хүний бусдыг одоо орон зай таалтдаг. Тэгээд ажлаа их хойшлуулдаг, цаг барьдаггүй. Ийм асуудлууд миний ажлыг хойш татаж эхэлсэн. Тэгэд яг би өөртөө асуудал байна гэдгийг бас анх эхлээд ухаардгүй л эсэлтэй хүмүүсийг шүүмжлээд тэ өөрөө ингэж засдаг хүн болох гол. Тэгсэн чинь сүүлдээ яг ерөн судлаад исэн чинь сонсоод исэн чинь ерөөсөө өөртөө асуудал агих байгааг олж харсан. Тэгээд яг сургуульд сууж исэн би бас. Тэгэд яг энэ Жайна эмчийн шиг яг ингээд энэ анх үс хөрлөөн ороод тэгээд яг өөрөө ингэж мэдэрч даалдах хүнсрийн төвшөнд засч тэрийгэ мэдж яг тэгж засч чаддгүй байсан. Тэгээд яаж ч хичээгээд би дандаа л хоцордог ерөөсөө тэр бүрээсээ айгүй аимшигтай. Тэгэл дараа нь бол би тэгэл хичээгээд энэ одоо яагаад энэ юунд ийт юм бэ гэдгийг сүулдэ олсон л доо. Тэгээд маш гайхамшигтай. Тэгэл өөрийнхөө яагаад би ийм загвар ерөн суулгацیں гэдгийг хүүхэд наснда анх эхлээд суулгасан юм байна. За энэ хоцордог бид нар энэ цаг барьдгүй бараг нарны
одоо юугаар нүүдэлчин Монгол хүмүүс бараг нар мандахаас эхлээд цаг тэнд байна гэж ингэж ойролцоогоор бид нар юмаа хийдэг гэдгийг би бүр өөртөө ингэж суулгацсан. Тэрийг ерөөсөө мэдэхгүй. Тэгэл бүх хүмүүст би цаг барьдаггүй гэдгээ бүр ингэж тулгацсан. Айгу муухай тийм байсан. Тэгээд эднэр дээр бүгдэн дээр нь ажиллаж эхэлсэн. Тэгээд надад нэлээд олон асуудлууд байсан. Тэгэл хамгийн гол асуудал нь бас цэцэрлэгт байхдаа ингээд өөртөө итгэлгүй. Тэгэд үгүй гэж хэлж чаддгүй. Тийм эмийг суулгасан байснаа цэцэрлэгийн насан дээр суулгасан байснаа олж анх эхлээд тэрийг ухаарад пүүхстэ нэрээ ингэж загвар хүүхэд байхаасаа суулгадгийм бэ гэдгийг ухаарад тэгээд хуургалт хийгээд тэгээд тэрийгэ засаад тэгээд зөвхөн нэг хуургалт хийж яхад чинь 2 3 их сонин өөрчлөлтүүд гарч ирсэн. Тэгэл урамшаал улам цаашаа яг ажиллаад тэгэл сүүлдээ одоо өөрийгөө үнэхээр засаж бусдын хэрэгтээ оролцдоггүй. Тэгээд бүх өөрийн асуудлуудаа, харилцааны асуудлуудаа бас тэр нөхцөлтэй хүнийг хайрлах, нөхцөлгүй хайрлахаа ялгаж чаддгүй байсан. Энэ бүхнийг ялгаж салгаад ингээд үнэхээр өөрөөсөө эхлэмээр юм байна. Үнэхээр өөрчлөлт гардгийн байна гэдгийг даалт хумсрын төвшөнд урд нь ингээд ажиллаад байгаа мөртлөө ерөөсөө яг даалт хумсрын төвшөнд биш хийсэн болохоор өөрчилж чаддгүй байсан юм. Тэгэл за асуудал энд байт юм гэдгийг олж мэдэж хуургалт хийж урам зориг авч гайхамшигтай ялангуяа өнөө үед та нэн төрөн өөр дээрээ хүн бүхэн ажиллаж эхлэх юм байна. Энэ эрх мэдэл эд хөрөнгийг үнэлдэг болсон цагт тий тэгэл энэ дайн дажин болоод байгаа юу болохыг бид нар хэрвээ өөрчлөлт хийх гээд одоо инх тайвныг тогтоох гэдэг бол хамгийн эхлээд өөр дээр инх тайвныг тогтоох юм байна. Өөр дээр амар амгалан олох юм байна. Тийм бол өрөөл бусдад бас бид нар нэг ч гэсэн хүнд нэмэр болоод энэ мэдлэгийг аваасаа, энэ ухаарлыг аваасаа гэж цааш нь хэлмээр байна. Тэгээд багш нартай маш их баярлсан. Үнэхээр яг нөхцөлгүй хайраар яаж бид нарт ухаарл одоо олгуулахын, өгөхийн, ухаарл авахын гэдгийг бүр өстой яг миний анхны хүлээлт бас өөр байсан. Багш нар л одоо бид нарын ингээл асуудал дээр ажиллаад ингээл сайхан бид нар бэлэн юм ингээл хийчин гэж бодсон чи үгүй байсан. Яг өөр дээр өөрсдөө бид нар биеэр алдаагаа өөрөө олоод тэгээд тэр даалт хумсар дээр ажиллана гэдэг үнэхээр гайхамшигтай гоё мэдрэмжсэн. Тэгээд өөрөө асуудлаа шийдэхийг бас өөрсдөө олдог. Тийм болохоор үнэхээр бусад миний зүгээр сурчсан, миний олж мэдсэн мэдлгүүдээс хамгийн үр дүнтэй. Тэгээ багш нартай маш их баярлж байгаа. Тэгээ бас хамт суралцагчдаа дотоод сэтгэлийн амар амгаланг болох одоо гэрлээ өөрсдийнхээ гэрэл гал одоо төлийг одоо асаах, бадраах гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм байна. Өөрөөсөө эхлээл гэдгийг бол бусд хүмүүст ч гэсэн ойлгуулмаар байна. Энэ бол үнэхээр үр дүнтэй. Ямар ч хүндэстэй хэрэгтэй гэдгийг л ухаарсан. Ямар гоё юм бэ те. Ааха. За Чимэцэн ихч минь та сургалтаас ямар асуудлуудаа шийдэв? За сайхан сонсож байж байна уу? Юуны өмнө зайд оролцож байгаа бүх хүмүүстээ эрүүлэн аз жаргал амар амгалан хүссэн мэдчилье. Энэ амар амгалан энэ сайн сайхан энэ байгаа энэ юуг олгож өгсөн эрдэмтэй багш өөжийнэ Жайна болон гайхалтай ментор мөн хүмүүрэн баяр цэнгэл нартаа хорвоогийн сайн сайхан эрүүлэн гэрч хүрч амар амгалан аз жаргалыг бэлгэлье. За баярлалаа. Тэгээд миний бие нь бол одоо 70 гараад 80 руу төхөж явнаа. Тэгээд одоо би уул нь гайгүй шиг тэгэл нэг бас л нэг ажил амьдрал гэл ингээл явдаг л байсан чинь тэтгэврт гараад яажсэн чинь ойрхон зовлон үзээд ингээд ирсэн. Хүн чинь зовлон үзэхтэрээ
ээж аваагаа өршөөгөөд бодчихдээ юм байна лээ. Хань ижлэн за тэгээд би ингээ харсан да гэж бодсон юм байлээ. Хамгийн хэцүү зовлон бол үр хүүхдийн хагцл байт юм байлээ. Би хүүдэрэн бол маш их хэцүү болсон. Ягаад гэвэл нойргүй болсон, хоол ундан дургүй, барьсан тавьснаа мэдэхгүй, хаашаач гарах гэж байгаа мэдгүй нэг тийм гунигтай инээж хөхрөгч юм байхгүй. Тэгээд хүүхдүүдээс нуугаал хүүхдүүдээ орж ирээл гарахаар нь зэрэг араас нь дагаал уйлаалнадаг. Тэгээл хажууд нь бол яахчгүй нэг тийм гачин бүрхэг тэнгэр шиг тийм сонирн байсан. Тэгээ би энэнийг одоо би засаж л янзлаа ерөөс энд би нэг л биш болж ийн гэж өөрөөгөө бодоод жаргаа өгшин хичээл суугаад жаргаа өгшин хичээлд ээдээ 1-ээс 3 хүртэл яваад 3-ынхаа нөгөө нэг сар нэг чөлөөтэй байдیں۔ Тэрний яа дуусчихад аваад орон гайгүй лээжсэн чи ахаал би нэг л бишээ. Энэ би нэг л юмд л нэг бол нэг юмд үзмээр нэг юм л сурмаар нэг юмд явмаар ийм сонирн болчиход байгаа гэсэн. Тэгээ байжсэн чинь хүүхдүүд манай хүүхэд утас яажсэн чи ээж энэ нэг ийм байх ингээд Жайна багшийн нэг үнгүй сургалт гээд нэг юм явагдаж яхсан тэрнийг надад үзүүлээ. Би тэрнийг сонсоод тэгээд манай хүүхдүүд та ингээд энэ дээр дарахаар ингээд дагаад яваад байна. Та ингээд дагаад аа гэж хэлсэн. Тэгсэн чинь Жайна багшийн тэр ингээд ярьж хэлж байгаа тэр юунууд нь бол янзын сайхан гэж тэ энэ дэр чинь би очичвол харин миний нэг дотор нэг яах юм биш байгаа гэсэн шиг бодоод тэгээд ингээд ярьсан чинь хүүхдүүд тэгэл гандан хийд явна ийш тийш ингээл гадаа салхинд явна тэгэл явдаг гэсэн. Тэгээд гадаа ингээл явж байхдаа модон ингээд явж байхад модондор сууж байгаа болжмэрийг хүртэл хараад хүн чи өстө нөгөө ерөөсөө юмыг өөрлөгөө өнгөж харахгүй дандаа давж өөр газараас хайд юм билээ шүү. Тэгээд болжмөр ингээд модондороос ингээл жиргэл ингээл яаж яхад ийст энэ болжмөр ингээд сайхан жиргэж яхад миний хүн тэгээ сайхан жиргэж явж байгаа л тэгэл ингэждэг байх гэж би юу хийцэн болоо би их юм хийсэн баха урд насандаа ингээд өөрийгөө яллаа л ингээд яваад байдаг гэсэн. Тэгээд өөрийгөө яллаа яваад байсан чинь яллал яваад байлаа. Тэгээ энд орохдоо би нойргүй, хоолндоо дургүй, үе мөч өвдөн, хөл гараа өвдөн. Гэхдээ тэгэл 9 шидийн юм хэлнэ тийм байсан. Тэгээ байжсэн чинь Жайна багшийн сургалтанд ороод Жайна багштай ингээ ярьсан чинь багш та ямар зовиртой вэ гэхээр би унтдаггүй маа, нойр хүрдэггүй маа, нойрны юм зөндөө уулаа ерөөсөн унтахгүй маа. Тэгээд энэ ингэж өвддөг гэдгсэн чинь за тэгвэл та юугаа яатсан бол манайд нойр унтуулцдаг мөнгө мөрөн гэдэг нэг хүн байгаа. Би тэр хүн дээр өгөх юм байна гэлдэглээ намайг. Тэгэхээр зэрэг хүн мэнэ тэр мөнгө мөрөн гэдэг хүн нь ямар хүн байдсан бол ямар хүү байдсан бол охин байдсан болов уу намайг нэг авралдаа багтааж нэг бүтэн сайхан нойртой хонуулж үзээч гээл ингээл залбираал гуугаал тэгэл байжсэн чинь вирус ороо болохоор зэрэгэл одоо яана гэж боддог байсан байхгүй. Одоо би яана өнөөш нь би одоо яана гэж бодно. Тэгэл яана гэж бодсон хүн чинь байна айгүй муухай юм боддог тест. Жаргаа өгшийнхаа бяцлаглыг хийнэ. Яана гэж бодохоор зэрэгэл хүн чинь тэгэл нөгөө тэгэл өнгөрсөн нөгөө хүүхдийнхаа нөгөө багнаас тэгэл 9 шидийн юм тэгэл тэрэн читэйгүй энэ нэг гэл ингээл бод. Тэгэл нөгөө гичээлдээ ороод бяцлаглаа хийгээл энэ сайхан багш нарынхаа гүчинд нөгөө сайхан гичээлүүдээ хийгээл ингээл дэлсэн чинь нөгөө сэтгэлийн блок гэдэг нэг юм гаргаад ингээл юу ялаа тэгээс тэгэл мөнгө мөрөн юундаа хийсэн чинь эмэгтэй хүн байна. Үгүй ямар сайхан юм бэ гэн гисэн гээл тэгсэн. Тэгэл нөгөө хүн чинь надаа ингээл блок гэж юм байна ингээ гарга гээл тэгсэн чинь заримдаа нь чадахгүй моо очоо тэгэлчих юм. Заримдаа нь уйлна би чинь янз юм гарч ирнэ. Тэгэл эдэг байсан чинь сүлд нөгөө юу ментор чинь айгүй сайхан хүлээж аваа та энэ үнийгаа ингэж гараа та энэ үнийгаа ингээ бод за та ингээд нүдэ ханаад ингээ боддоо та ингээд юу яагаад дотоод тал руугаа ингээд өнгөгээд хар энтер гээл тэгтээс нь зэрэг нөгөө хүнийхээ удирдлагаар нь ингээ хүн чи яхаараа зэрэг аргагүй тэгээд нөгөө төгтө ороод ирд юм бэл энэ гичээл бол гичээл давтаа суугаад байхгүй ердөө нэг өөртөө би бол нэг цаг шахуус өнөө суугаад байна. Нөө жоохон юутай хүн усууд бол нэг 20 минут л суудгийн ерөөсөө багшийн гичээл бол тэгээд юугаар явж хатар зэрэг гичээлээ яагаад мэдэхгүйгээр менторүүдээс асуугаад юу ойлгохгүй байгаагаа асуугаад тэгэл гичээлээ хийгээл бичээл сонсоод ингээ явахаар зэрэг энэ гичээл үнэхээр сайхан тэр сэтгэлийн тэр блокыг гаргахад тэр одоо тэр зовлон үүссэн тэр хүмүүсийн тэр дотоод сэтгэл үгүй ямар сайхан болдог гэж янзын сайхан болно. Үгүй ингээл дотор цэлмэл хоёр нүдний нөлмөс гараад ёо энэ би чи ийм байсан юм биш үү? Энэ дээрээ ингэж яаж исэн би чи ийм байсан юм байна гэл. Тэгсэн чинь нэг боловсролын юуны блок гэдэг ингээ гаргаа сууж исэн чинь
одоо чинь 60 хэдэн жилийн өмнөх юм гараад ирж байгаа юм чинь ингэ байжсэн чинь манай нэг геометр 7 дугаар ангид ороолаа. Хэвээ том ангид ороод эрдэм ном сурах юм болоо байжсэн чинь геометрийн хичээл орлоо гэдгсэн чинь нэг багш урд нэг орж ирчээл гараа явсан чинь дараагийн 7 хоногт орж ирсэн чинь нэх ууртай хүн орж ирээд ширээгээ укаскаараа нүдэл ингээд тачигнуулаад байсан чинь ямар амар хүн бэ энэ чинь ийм багш байдсан багтаа гэж айгаад байсан. Би тэр геометрийн хичээлд айгүй дурггүй багштай айгүй дурггүй байдаг гэсэн. Хөөр химийн тэгсэн чинь багш минь надад юмыг ойлгоо бид нар ганцхан ч бид нар биш. Бидний үеийнхэн ч одоо их сонио усууд штэ. Ахмад хүний урдаас юм хэлж болохгүй, багшийнхаа урдаас юм хэлж болохгүй, ах эгчнэрээ хүндэлж аргагүй хүмүүжилтэй байсан л да. Гэхдээ тэр их блок чинь их өөртөө хадгалдаг байсан юм бил. Тэгээд нөгөө багшаагаа нэстэн бид нар хүртэл ярьдаг гэсэн. Ястай манай багштай амар тимээ гэж ярьдаг гэсэн. Тэгээ би энэ гिचээс сууснараа багшийнхаа тэр ууралж унтуудж ирснийг бол ойлгоод тэгээд тэрний чинь одоо ингээд бясалгал хийгээд ингээд дотор талдаа яхахтаар хувиргаад миний багш надад юмыг сургаж өгсөн байна. Энэ нийгэмдээ эрдэмтэй номтой хүн бэлдэж өгөх гэж миний багш тэгэж бачуурсан байна. Уучлаарай миний багшаа шавьчин ёстой ойлгохгүй байсан байна. Миний багш одоо миний багш бурхны оронд л доо ойлгоорой гэд би өөрөө уйлаа. Тэгээд ингээд багштайгаа тэрвэрлдэж ийнгээ ингээд бодсон чинь манай багш нэг тийм юм улаан шар хүн байсан. Тэгээд багшаагаа ингээд тэрвэрч аваад тэгээ би багшийнхаа хойноос ингээд сүү өргөөд энэ сургамжийг авлаа багшаа та надад маш их ойлгуулах гэжсэн энэ тэнийг шавьч ойлгоогүй шүү намайг өршөөгөөрэй гэд энэ мэтчлэнгээр ингээд энэ хичээлийг ингээд блокуудыг гаргаал ахаар зэрэг ингээд байцааны халис шиг ингээд багшийн тэрнийг ингээд ажиллаа ахаал юм ингээд гараад ирчихшээтэй ингээд гаргаад тэрнийг ингээд арилгаад ахаар нөгөөх дотор талд бохимдсан нөгөө бачуурсан нөгөө гомц хүнчирөөсөн гомдол уурнаас болно, гомдлоос болно, тэгэл айдснаас болно хүн чинь тэгж явд юм бэлээ штэ. Тэрнээсээ л айгаал тэгэл тэр чинь үргэлжлээл яваад ахаараа одоо бид нарын нэг юм өнтер дуурахаар ингээл ухсан тэр хийдэг гэдэг чинь тийм юмнаас л болд юм бэлээ. Тийм учраас тэднүүсээ юу яагаад сайхнаар ингэж нөгөө Монгол ардын үг гэдэг чинь мууг сайнаар тайлаа гэдэг чинь нөгөө өвгдөө мэгдүүд чинь дотор хүнтэйгээ яар гэдэг чинь одоо энэ сайхан эрдэмтэй энэ Жайна багшийн минь энэ хийж байгаа хичээл энэтэй би холбож ойлгож их баярлаж явдгийн. Тэгээд дотор сэтгэл рүүгээ онгооход бол айгүй их юм нэгдэж айгүй их юм гарч ирдэг. Тийм учраас энэ үнийг ингэж ойлгуулж өгсөн энэ багш Жайна ментор мөнх мөрөн баяр цэнгэл эдгээр багш нартай маш их баярлж байна. Тэгээ бид нарыг бол дээр үед бол социализмын үеийн нийгмийн биднэрт бол маш их болоог байгаа. Тийм учраас тэтгэврт гарсан хүн бол энэ үнийг уншаал ингээл сууж хахад юу нөгөө янз янзын гадна дотн тэрэл муухай тэр зурагт мурагтаар гарч байгаа муухай янз янзын юм энэ утсаар яаж байгаа. Тийм ерөөсө харахаа болчтын билээстэй хүн чинь одоо нөгөө хичээлээ харъя. Одоо нь юу яаж байгаа бол заавал одоо нөгөө хичээлээ сонсоодхий гээл ингээд ингээд нэг хичээлдээ ягаад нэг бал үзэг хоёр барайл юм уу нүднийхээ шилийг хийчихэл ингээс идэв штэ. Тэгээд тэр сэтгэл санаа зовёртой тийм одоо ялангуяа тэтгэврт гарсан буюу хүүхдээ гэртээ хараа сууж байгаа ээж нэр энэ тэр ардаа бачуурал өстой биел гэртээ ингээд байж идэг хүүхэд хараал байж идэг ингээд олсон мөнгөчгүй энэ битээ тэгж байгаараа миний хүүхдүүд залуучууд нь битээ тэгж байгаараа үе тэнгийнхнүүд нь бол одоо энэ хичээлийг сонсоод дотор сэтгэл чинь янзын сайхан болно. Энэ хичээлийг сайн сонсоод тэр зовёртой байгаа би сэтгэл нэг юу гэдэг чинь би сэтгэл амар амгалан бол би амар амгалан. Тэр амар амгалан гэдэг чинь л одоо тэр энэ дотоод сэтгэлийнхаа тэр муухай буртаг бүхний гаргацдаг чинь л би сэтгэл юм бэ лээ. Тийм учраас бидний үеийн өгсчүүлж одоо өөрөөрөө төлөөлөл бодож байхад бид тэр хүүгээ ингээл алдчихал байж хаад эднээс намайг ингээл ажил гэл явчих юм дөө би ч ингээл гэртээ ганцаар ингээл байж байгаа юм дөө гэл ингээл дотроо тэгэл одоо тэр чин тэр хүүхдээ гомдоод байгаа шүү дээ. Юу гэснэ үгийн тэр чин тэр хүн чинь амьдрах ёстой байхгүй юу. Тэгээ энэ хичээлийг үзэхээр тэр хүн чинь амьдрах ёстой. Та өөрөөрөө байх ёстой. Өөрийгөө ингэж одоо өөрийгөө болгоод нэг хэдэн хүүхдээ гайлаа болохгүй одоо тэгэл илмрээл юмаа ягаад уйлаад ингээд идэг. Надад тийм юм ерөөсөө байхгүй болцоо одоо бөө сэтгэл санаа мань амар амгалан сайхан инээж өгрөөд ямарсандаа манайхан яасан царай зүс чинь сайхан болцсон. Өө тэгэлгүй яг би чинь энэ дотоод гэрэлд нь ихтэйд гэрэл асаагч байж байгаад одоо би гэрэл түгээгч болж байгаа юм чинь аргагүй штэ гэд би тэгдэг. Тэгээд одоо энэ гэртээ сууж байгаа
эрэгтэй ч бай, эмэгтэй ч улсууд энэ үнийг ингээд судлаад, ингээд ойлгоод, ингээд авахтаа зэрэг та нарын минь тэр нуруу, уус, хөөл, гар үүддэг энэ тэр чинь зүгээр болчдгийм байлээ шүү. Тэгээ хүмүүс минь өөрийгөө өөдөн татаад яах юм бол өөрийгөө ингээд юм үзээд би нүдгүүвээ сохор би чадахгүй гэж сууж өстой болохгүй юм байлээ. Тийм учраас үе тэнгийнхэн минь гэртээ хүүхэд шуухтаа хараа сууж байгаа ээжнэр минь тэтгэврт гарсан гөгшчүүл минь эдгээр үедийг бол ингэж өөрсөндөө ойлгож ингэж тусгаж аваарай. Би энэ бүгдийг одоо ингэж сурсан болохоор зэрэг би өчүүхээ би жоохон багын сурсан байх. Энэ дөрвөн усууд бол өшөө энэ өстой нөгөө багшийн хэлснээс гутгаж авна юу сурч байгаа сурагчаас болно гэдэг шиг одоо би өөрийнхөө ойлгосныг л ярихад бол иймэрхүү байна. Тийм учраас гөгшин хүн гээд ингээд суугаад байх юм байхгүй. Би ч одоо 80 руу орж явна. Тэгэл шилээ хийж байгаа л ингэж юм. Тийм учраас энэ гэртээ сууж байгаа энэ ээж нарт бас их юм байна. Ээж нарт их гомдол байх юм. Ээж нарт айгүй их юу байх юм. Тийм учраас миний хүүхдүүд энэ үнийг сайн сураарай. Энэ хичээлийг одоо хойшид одоо миний бодлоор бол энэ үнийг сургуулийн програмд оруулмаар юм шиг санагддаг. Тэгвэл хүүхдүүд багаасаа юмыг сурна. Бас энэ гөгшчүүд яг бол энэ нийхэм бол маш гоё болно. Энэ үнийг ингээд сураад явахтар зэрэг тэр илдүү шалдуу тэр муу муухай юмыг бол бүгдөө хайж одоо энэ Монгол улс бол удахгүй одоо айгүй сайхан хүмүүжил айгүй сайхан юу руугаа орно байх гэж ингэж бодож явдаг. Ингээд ачтай багш нарынхаа одоо зааж сургасан хичээл номонд менторуудынхаа зааварлаж исэн энэ үгдэд маш их баярлалаа та нартай. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ангидаа гэрэл асаагч байсан, асааж байгаа, түгээж байгаа бүх хүмүүстээ талархлаа. Сайн сайхныг хүсье да одоо. Эрүүлэнг амар амгалан чинь л одоо энэ өнийг ингэж яаж байгаа л өөрөөрөө ингээл амар амгалан өөстө тэнд нэг хүн тэгж гин за тэгээд энд ингэж бид нар чинь дандаа хүүхдүүдээ чи тэггээ сургаад байдаг тэр чинь тийм биш юм бэлээ өөрөөгөө хүн чинь бид нар ч одоо би одоо ингээд даалгараад ингээд явж байхдаа би өөрөөгөө хүмүүжүүлж ийн гэж ингэж боддоо шүү. Тэгж хүмүүжүүлдэг. Түүнээс биш хүнээр хүн хүмүүжүүлнэ гэж байдгүй юм шиг байна. Тийм учраас өөрөөгөө ойлгож, өөрөөгөө олж авч, өөрөөгөө өөдөн татаарай хүмүүс нь тэгжил хэлэх байна да. За баярлалаа та нарт. Ямар гоё юм бэ та. Ёстой сайхан байна. Амар амгалан хамгийн чухал тийм ээ. Хүн аз жаргалтай амьдрий гээл тэгдэг. Тэрний цаана юу байд юм бэ? Сэтгэлийн амар амгалан л байдаг штэ тийм. Байгаль амьдралдаа сэтгэл хангалуун амар амгалан байх чинь л амар амгалан байд юм биш. Тэрнийг өмсчихсэн, тэрнийг зүүчихсэн, тэрнтэй уулзчихсэн, тэгэж идэхсэн гэдэг чинь амар амгалан биш ээ. Тэр чинь маш сайхан юм байд юм бэ шүү. Хүүхдүүд минь хүмүүс минь ойлгоорой. Тэгээ одоо тэгэл ингээл гэрт ингээл өвчтэй байж байгаа усууд чинь хідэн хүүхдүүдээ Хүйтэнд бол нэг халуун савтай хоолцоо яагаад нэг хүн гуугаал гордол одоо яах вэ юу хийх үү гэд халуунд бол хөлснө гоожол нэг юм барайл ингээд эмнэлгийн үйл сахиулаад ингээд зовоогоод ахаараа тамин тэр их мөнгө орж байгаа мөнгөөрөө энүүнд ингээд сураад ингээд өөртөөгөө явал ингээд сайхан байх юм байна. Сая миний хүү ээж байгаа л намайг орж ирэл ингэж оюутан төгссөн оюутан юм байдаг юм. Миний ингээд талаас ингээд нөгөө миний бие чинь сайхан байгалаа эднүүс чинь хөрөнгө оруулалт болж ингээд сая баярлж штэ миний хүү. Тэгээд нэг иймэрхүү байх юм аа. Тэгээд энэ бүгдөө ойлгосон өөрийнхөө өчүүхэн ойлгосон гэсгийг та нартаа ойлгуулахыг хичээлээ. Та нар минь тэгээд авахыг аваад хаяхыг хаяад тэгээд яваарай. Ямар мундаг юм бэ? Үнэхээр гайхалтай юм аа. За. Ёстой сайхан байна. За. Инх төвшин маань ямар сайхан өөрчлөлт гаргав? Ямар асуудал зассан бэ? Миний хувьд бол би нэг юу яадаг гэсэн. Ер нь ойрын 3-4 жил өөрийгөө олохгоо их үзсэн. Тэгээ янз янзын сургалтаар явсан. Тэгээд толоо нэг ороод буцаал эргээл байхдаа орчдөг. Тэгээ яах гээд өөрийгөө ирээ хайгаад байсан бэ гэвэл ерөнхийдөө нөгөө арга гэрийн өөр нөгөө нэг гэр бүлийнхаа нөгөө дотор байгаа нөгөө харилцаанд айгүй жоох асуудалтай, нөхөр өтөр айгүй хагаралтай, айгүй олон жил айгүй тиймэрхүү болцсон. Тэгээд ерөөсөө өөрөөсөө болоод байна уу? Манай нөхөр л болохгүй байна. Угаасаа юм гээл дандаа хүн буруутгаал нөгөө өөрийнхөө толгой дээрх тэмээгээ харахгүй хүний толгой дээрх бөөсийг харна гэдэг лөө.
Тэгэл ерөөсө гомдолдог нөгөө амар нөгөө хохирогч сэтгэл хөхөөтэй юм уу да одоо яг ингэчээд ингээд үзээд яхаар өөрийгөө олохоор яг хохирогч сэтгэхүйтэй хүн байгаадсан байхгүй юу. Тэгэл ерөөсө болохгүй чи л тэгдэг би ийм байгаа юм чи ингээл ерөөсө тэгэл манай хадам ээж тийм байна манай тийм байна гэл аюу муухай тийм муухай зантай байсан юм лээ. Тэгээд ерөнхийдөө ингээд яг энэ нөгөө юунд би нэг хичээлээ яг эхлээд эхний удаа бол ерөөсөө ингээд амар тайван бясалгалаа сонсоо шууд унтчихдаг. Тэгээ нөгөө нэг яа тэгдэг гэсэн мэт би нөгөө нойргүй болсон айгүйх ядардаг. Миний нөгөө ажлын хэсэгт болохоор өвлийн цагт айгүйх байдаг. Тэгээ нөгөө би мөнгө олох ёстой гэсэн бодолтой би л ингэж өстой нарыг хийжээгээд би ажил хийхгүй бол гэр хэцүүдээд байна гэл нэг л би л олдог гэл явдаг. Тэгсэн хэрнээ нэг олж байгаа юм байхгүй өөрөөгөө л зөвхөн болгоо явж байдаг. Тэгээд айгүй тэгээ биений чангаралтай тэгээ ер нь бол толгой молгоо айгүй хөвдөн. Ер нь тэгээд би өөрөө зөвхөн эмэгтэйчүүд бөөр өвддөг гэж боддог байсан боловч ингээ бодоодсэн чи би чинь нөгөө толгой амар өвддөг. Тэгээ нөгөө айгүй жижиг өвчтэй байсан юм билэ. Тэгээ хоолоо ингээл байн хоолоо ингээд цэр тэгэлж ингээд тэгээ цэрэн ч байхгүй. Тэгээд унтаж хөвтөхээр нойр хүрхгүй ингээл гид цэрээж санхааж ер нь тэгэл айгүй олон тийм үетэйсэн юм лээ. Тэгээд байнгын суугаа ажилтаа хүн чинь тэгэл гуяа дагаал ингээл өвдөн тэгэл жоохон нүдэн анаас суухангүүл ингээл тэнцвэр ингээ алдагдаж ингээл гуйж тавьдаг. Ийм олон айгүй өвчтэй л байсан юм лээ. Тэгээ нөгөө нэг хичээлээ би чинь нөгөө анх 2 сарын 7-нд бүртгүүлчихэд тэгээд яг нөгөө гадагшаа явсан байсан. Тэгээ ирчээ бараг цагаан сарын дараа хичээлээ хийсэн. За одоо бусад сургуультай адилхан тэгэл ингээ хайчин дөө. Одоо тэгэл мөнгө хайрн тэгэл хайчих байлгүй гэж бодоод за тэгээ угаас за яг ямар ч ороод үзье тэгээд айжууд хайвал орё гэж бодоод тэгээд айжууд хайв гэхээс юм а 24-нөр тэг ихний бясалгалаар ингээл нөгөөт бясалгалаа сонсох гол ангал шүнсээ гоожуулаад нэг мэтгэд суудлал дээр буудан дээр ингээл унтцсан. Тэгэл хүн амт нөгөө өдрийн цагаар хичээл ном орж тараал оржсэн хүмүүс хүүе та унтцсан биш тэг ажил чи яац гээл тэгээд намайг сэрээчдэг. Тэгээ ерөөсө хичээл номоо хийнгүүл унтчихад идэг гэсэн эхний 7 хоногт нь тэгээд ямар сандаа багштай би ингээ ментор багштай тэгээ хэллээ одоо би ингээд хичээлээ хийхгүй унтчаад ерөөсөө болдгоо одоо яавал яриа гэсэн чинь сайн штэ гэдэг харин нэр ингээ бодсон чинь нэр би чи одоо нойргүй байсан хүн чи одоо тэгээд сайхан 50 би мань 50 болоод ингээл хамаг би юмас сулраад унтаад байгаа юм байна гэж ойлгосон чи орой хүртэл гэртээ ингээд орой ингээл 10 гэл унтсан чи шууд нүдэн анаад бясалгалаа сонсоод өглөө босцсон байдаг болсон байсан. Яг өглөө би нөгөө нэг одоо нөгөө даалт ухамсартай даалгавар өгөөл нөгөө сэрдэг гээл тэг сэрэх ёстой гэлсэн. Тэгэл даалт ухамсартай би өөрийнхөө бие бүрийн нөгөө толгоо молгоо өвддөг шүн нойр өрөхгүй би дандаа айгу муухай зүдэлдэг тэр мөрийн дээр бүгдийн даалгавар олгогдсон чинь тэрнээс хойш одоо ерөөсөө миний чи баг эхний 14 хоногт би ерөөсөө миний ерөөсөн нойр ингээд имжлэгдсэн нуруу ингээд миний хүзүү ингээд байнгын ингээд чангаралтай аюу хэцүү. Тэгээ гоёод нь гэдэг үлээ. Бараг л дандаа нэг тиймэрхүү маягтай хөшцөн явдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь одоо тийм байхгүй. Тэгэл нэг нуруу байсыг л ингээл аюу хэцүү. Би чи нөгөө нэг нурууны суулттай бүр сэргижилттэй байхгүй. Одоо тэгээд ерөөсөө тийм надад одоо ямар ч тийм өвдөлт байхгүй. Тэгээд ерөөсөө одоо ингээд нөгөө өглөө басаал ингээд би гиз маань ингээд цанхаагаал дээшээч ингээд гихч болохгүй доошооч хий гарах боломж ингээд бүтэн амьсгаа авахгүйд гиз тулаад ингээд ерөнхийдөө айгүй тийм зовирт айгүй олон зовирт байсан юм билээ. Одоо надад тийм зовир байхгүй болсон. Миний бүр цаа ирүүл болсон. Тэгээд яг ингээд явцын дунд би жоохон нөгөө бас нөгөө эмэгтэйчүүд маань айгүй том асуудал байсан байхгүй юу? Өндөвч эмэгтэйчүүд бөөр гэдэг утна. Тэгсэн чинь одоо ингээд блокуудаа ингээд тайлаад ингээд ирсэн чинь яг би бол залуудаа бас буруу юм хийж илээсэн юм байлээ л дээ. Тэгээд тиймэрхүү юмны нөгөө үр нөлөөгөөр нөгөө эмэгтэйчүүд маань асуудалтай болцсон л байсан юм байлээ. Тэгээд тэр блокуудаа тайлаад ирсэн чинь одоо ингээд миний бөөр өвдгөлцөн. Миний бөөр чи аюу хэцүү шүү дээ. Ингээд суугаад ажингууд нуруу ардаа би халуун паарны хажууд суудаг хэрнээ нуруунаас хүүт дагаад сэрүү дагаад сийгээд тэр чинь нөгөө бөөрийн сэргижилт гэдэг юм байт юм байлээ л дээ. Миний бөөр чи тийм болцсон байсан юм лээ. Тэгсэн чи одоо надад одоо тийм юу байхгүй болцсон. Одоо тэгэл одоо ингээл жоохон удаан ингээ 30 минут суухад би ингээ хөшөөд байж чадаал ерөөсөө сууж чаддаггүй. Тэгэл талаараа ингээл суугаад ээлжил суудаг. Тэгээ уг нь би өөрөө бараг суугаа ажилтдаг юм байхгүй юу. Тэгэл мөний төлөө ингээл суугаал байдаг гэсэн чи одоо бол надад ямар ч тийм удаан суух юугүйч болчиж суугтаач тэгж амар тийм зөөртөө байха болчиж. Тэгээ ерөнхийдөө миний бие айгүй 100% эрүүл болчиход байгаа.
Тэгээд сэтгэл санаа амар тайван болсон. Одоо би тэхгүй бол болохгүй өстой. Манай нөхөр тэгээд чи ингээд би тэр чи бүр одоо ямар ч үедээ сүулдэ нэг блог тайлжсэн шээ мөнгө бүр багштай нийлээд би нэг ингээд нөхөртөөгөө таарахгүй ингээд хоёулаа ингээд муудалцаадаа гэдгсэн чинь. За хоёулаа блог тайлаа гэд нэг блог тайсан чинь тэр блогныхын шалтгаан нь болохоор би багада айгүйх тийм дөнгөж төрөөл яг манай ээж хоёр ч оюутан байсан. Тэгээ эмээ дээр минь орхичоол хоёулаа оюутан болохоор хот руугаа яриад сургуультай суучдаг байсан. Тэгээ би яг орхигдсан мэдрэмжтэй хүүхдээсэн. Тэгээд аав ээжтэй гомдсон бас нэг яг тэгээд яванда манай аав маань бас яг нэг амьдралын ирэхээр одоо сал сарнаад бас нэг өөр ээж гэдэг хүнтэй би ээж гэдэг хүнийг мэдээгүй гэхдээ миний ээж л гэж бодсон байсан л та. Тэгээ яг хожуу хойд ээж минь байсан болохоор мэдээд яг тэгээд нэг жоохон тиймэрхүү харилцаатай байсан. Тэгээ тэрнээсээ бас айгүйх блок авсан, шарх авсан байсан байлаа. Тэгээд нөхөртөө нэг харилцаж чаддгүй одоо тэгээд ерөөсөө ингээ хүмүүстэй ойлголцож чадахгүй байгаа шалтгаанууд нь тэгээд би бас нэг амар хохирш сэтгэлхүйтэй тэгээд жоохон аимхаа зориг муутай байсан. Энэ болгон дандаа миний баг одоо нэг няраагаас одоо нэг 8 насны үед суусан блокуд байсан. Ерөнхийдөө. Тэгээ одоо энэ тэр блокуудыг тайлал явангууд айгуу гоё одоо нэг хүний өөр өнцгөөс хараад одоо нөхрөө би ингээ одоо хайрлал те. Манай нөхөр ч одоо тэгдэж штэ. Чи одоо ингэдэг байсан яац гэдэг одоо нэг амар тэнгүүд тэгэл одоо тэгэхээр чи би одоо амар тэгсэн гэлтэй нэ шүү тэгээ ойлгохгүй тэгэл энийгээл тэгээ өнгөрч амч би нэр ийм байсан штэ нэр ямар тэнэг байсан ийм химиж ингээ ойлгочихгүй гэл тэгээ айгүй тийм инээдтэй юм зөндөө болсон. Манай охин ч гэсэн үртэл надаас айгаалсан чи та яагаад намайг загнахгүй байгаа ээжээ тэгээд асуусан зүг гээл одоо тэгээд би тэгэхээр амар муухай ааштай байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө айгүй засарсан тий. Ер нь бол сэтгэл санаа айгүй гоё болчтой юм байлаа. Би одоо тэгэл одоо ингэхгүй бол яана гэл нэг шагаал хийхгүй болоогүй ирээдүйн төлөө санаа зовдөг. Тэгээ ирээдүйн хүүхдээ одоо ингэчүүл яана тэгчүүл яана гэдэг айгүй тийм айцтай байсан юм байлаа. Одоо ер нь бол тийм ирээдүйн айц одоо тийм байхад болсон. Тэгээ ерөнхийдөө айгүй аз жаргалтай болсон. Гурвуулан бодолтой байна шүү дээ, сэтгэл төвшөлт. Тий, төвшөлттэй нэг ирээдүйд тэрэнэ гэл одоо тэгээд нэг юм төлөвлөж за энэ маань ингэчүүл одоо энэ одоо ингээд ороод ирчихвэл яана гэл биелчихгүй болохгүй юм яаж итгүү гэсэн дахиад нэг өөр тактиктай байх хэрэгтэй байна гэдэг. Ерөөс өөрийгөө ерөөс тайван байлгадаг тийм амар тийм юутэйсэн. Одоо ерөөс за болол болчлыг тэртээ дэргүүл би угаасаа ингэх нь үний юм чинь гэл айгуу тийм тайван байдалтай болцсон. Тэгээ ерөнхийдөө айгуу тийм мад зуралтай байгаа. Одоо тэг хичээл мичээл нэг ямар нэгэн одоо нэг ямар нэгэн таалагдахгүй юм гэл гараал ирвэл за энэ ч одоо юунаас боллоо за энэ шавчир шалтгаан нь олъё гээл айгуу тиймэрхүү өнцгөөс нь хардаг болсон. Тэгэл тэрнтэйгээ нухаад одоо бүхэл бүтэн би амьдралдаа нэг энэ 4-5 жил ингээд сургуультан суугаад дэвтэр нээдэг. Тэр дэвтрийг зүгээр эхлүүлэл он сарын хичээл нэг ганц хоёр юм тэмдэглэл ганц хоёр ишлэл үгнүүд тэмдэглэдэг байсан бол бүхэл бүтэн тэмдэглэлийн дэвтэр бүр амар том тэмдэглэлийн дэвтэр ингээд дуусгачаад юу ч бичсэн ямар ч ингээд бичээл дуусгаад байгаа. Гэхдээ энэ бол айгүй том юу болчихж байгаа байхгүй надад бол хичээл дараад нь айгүй хэрэгтэй. Энэ манай одоо сургалт чинь бүтэн 1 жил байна гэж байгаа боловч тэгээ 2 дахь жил дээр надад хэрэгтэй байгаа байхгүй тий энэ хичээл. Тийм. Тэгээд ерөнхийдөө айгүй их таалагддаг. Тэгээд амар том алхам хийсэн. Би ер нь бол энэ сургалтуудаас ер нь зарим нэг үгнүүд л авч үлддэг болохоос биш яг энэ бие дээр ингээ өөрчлөлт гарсан тийм юмнуудыг бол авч тийм таашаал авч үзээгүй. Тэгээд тэр ядроо руу ороод тэр нэг амар гоё одоо нэг ухаарл авч байгаа тэр хэсэг бол бүр тасархаа амар гоё. Би ерөнхийдөө нэг одоо сүүлд нэг блог тайсан маа би амар тэнэг тэр айгүй нийтдээ би нэг ингэдэг надтай нэг ойролцоо цэцүү нэг охин надтай нэг цуг өссөн гэдэг байгаа нэг охин маань байдаг байхгүй тэр яг намайг бодвол өндөр тэгээ зигзэг яг би бол жижигхэн тэгтээ яг нэг багтаа аим бандгар одоо блогтэйсэн бол тэр мэдгүй айгүй тийм бандгар байсан байхгүй тэгээд манай ихчил яг өсвөр насны хүүхдүүд шүү дээ тэгээд юу бид ерөөсө хөх маань байнга ингээл өвдөөл ерөөсө юм ирэх болгоно хөх өвдөөл амар хэцүү байдаг байсан тэгсэн чинь би хөхөө гомдоочих
Хоёр өхөө гамдсан. Яг тийм бэ гэсэн чинь амар нэттэй. Нөгөө манай эгч маань нөгөө битэрийг нөгөө левчиг авч гисэн юм байна л хоёулаа цэцүү штэ. Тэгээд тэр хоёулаа цэцүү хэрнээ манай тэр үеийн охинд маань болохоор жижиг левчиг аваад гисэн. Надад амар том левчиг аваад гисэн. Тэгэхээр нь би ичээл би одоо өөрийнхөө өхийг томч гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээд нөгөө тарган болохоор өөрхөн юмд нь тэгээд тэрүүгийн тэндээ тэгээд айгүй бодсон шүү. Би одоо ийм том хөхтэй өстой нэрэ шараа одоо яагаад надад ийм том лежиг авч надад таалагдахгүй байна гэл тэрүүгийн тэндээ би ингээ өхөндөө амар гомдчихсэн юм байдаг те. Тэгсэн чи тэр яг нөгөө ядраар орсон чи яг тэр нүдэнд орж ирээд нөгөө битэрт нөгөө левчиг нэг нэгээр ингээ өгж байгаа ингээ нүдэнд харагдтал яг нүдэнд харагдаж байгаа юм чам. Тэгээд тэнгүүтээ би яг ингээд миний ингээд одоо эмэгтэйч сарын тэмдэг ирэх болгонд миний хүүхд ингээд амар өвдөл ингээд амар сонирн болоод идэг гэсэн шүү дээ. Гэсэн тэрнээс одоо яг миний юм ирсэн чинь ерөнхийдөө одоо ч хүртэл тийм байсан. Тэгсэн чинь сая юм ирэлтэн дээр бол юу ч мэдэгдээгүй. Тэгээд ерөөсөө тийм мэдрээгүй. Тэгээд ерөөсөө л ингээ өөрөөгөө эмчлэл яваад байгаа. Тэгэл ер нь бол юу ч болоогүй байсан хэрнээл гинт нэг юмнууд гарч ирээл тэгэл ухаарлаа аваад тэгэл ухаарлаа авахаар айгүй гоо ингээл солонгороод амар гой гэрэл цацраал ер нь бол амар тийм аз жаргалтайгаар юм хүлээж аваад байгаа. Тэгээ ич хидий юм шиг хүмүүс тосор одоо тэгээд би хүмүүст ингээд яахгүйгөө за одоо тэгээ яриач одоо ойлгохгүй юм чи яг ойлгох үед нь л ярий да гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ яах тэгээд ойр миний эргэн тойрны хүмүүс бол за балаараа тэгэл гээд одоо хүртэл тийм л байгаа. Тэгтээ одоо яах вэ нэг өдөр тэг ойлгоно. Тэгээ миний хувьд бол нэг иймэрхүү нэг инээдтэй тэгээд лаз жаргалтай тэгээд эрүүл саруул гол нь эрүүл саруул байгаад бол би амар жаргалтай байгаа. Энэ сургалтанд суусандаа бол би ямар ч гэсэн өөрийгөө олсон. Тэгээд хамгийн гол нь эмнэлэгт очихоор би одоо ийм байна гэж нэг ардын уламжлал эсвэл ингээл хэдийн юм би юм хайгуу дургу угаасаа юм удаггүй. Тэгээд даралтын юм надад бичиж өгчээсэн байхгүй. Та аргагүй штэ даралтын юм уулгүй яах вэ гинэ. Би одоо 49 настай наад 49 настай болохоор даралтын юм уух хэвээр гэдэг тэгэнгүүт нь би даралтын юм угаасаа уугаагүй. Тэгэл би хямарсан ч гэсэн тэгэл гүрийгэл яваадсан. Тэгэл яаж ичаад энэ сургалтаа болоод даралтынхаа юм уухгүй байсаар агаад сургалтандаа ороод тэгэл одоо ер нь бол ямар ч юм хэрэглээгүй. Тэгээ одоо ч хүртэл хэрэглэхгүйгээр ингээд за одоо тэгээд нэг жоох юм болгоол за юуны тулд яач вэ гээл тэгэл нэг юм руугаа орчоод өөрөө ухаарлаа аваад ингээд сэргээл яваад байгаа. Тэгээ энэ сургалтанд бол суусандаа маш их баяртай байгаа шүү. Тийм тэгээд ер нь бол айгуу чанартай. Би бол олон сургалтанд суусан шүү дээ. Тэгэхэд ийм сургалт бол сууж үзээгүй. Ер нь бол харамсахгүй байгаа. Тийм тэгээд цаашдаа ч одоо тэгэл ингээл өөрийгөө улам хөгжүүлэл явна да. Тийм багш нартай маш их баярлдаг шүү. Ингээ учирсандаа нэрээ ингэж олон гэдэг бол нэрээ стац завшаан байлаа. Тийм. Ер нь бол айгүй олон сургалтаас би яг ингэж юм ярьж чаддгүй байсан байхгүй. Би одоо өнөөдөр ингээд лайв ингээд тэгэхээр мөнх хөрөн багшлаад ингээд лайвд орно шүү гэсэн. За орол орноос ингээд ярьдаг юм билээ. Би бол ингэж ярьж чадахгүй штэ. Тэгээ ингээд одоо ингээд намайг одоо зөндөө хүмүүс үзчихэл байгаа. Гэхдээ би одоо ингээд яриа сууж байгаа гэдэг амар том дэвшил байгаа байхгүй юу. Өөрийгөө илэрхийлээл надад тийч зоох юм алга. Одоо тэгээд эцэст би одоо гэрэл асаагч болсон юм чинь хин нэг тэгээд хин нэг гэрэл асаагаад ингээд жахтай амар баяртай байна. Тэгээ багш нартаа маш их баярлж байна. Тийм шүү тий. Үнэхээр гайхалтай юм байна. Гайхалтай юм суугаа байсан шүү. Би гэсэн нойрны мөрөө суухгүй өөрөөр л унтаад байгаа. Өдөрч хөстөө унтаж байгаа шүү. Тийм маш их баярлалаа түүхэндээ. Тийм тэгээд тэр нэг А-гаас Б цэг бол миний хувьд бол нэрэ дотоод руугаа бол угаасаа 100% ажиллаж чадсан. Үнэндээ бол нэрэ тий. Тэгээд гадшаа бол 80%. Тэгтээ бол яг 80% гэдэг чинь надад би бол миний хувьд бол 10% л байсан шүү дээ. Би бол одоо хүмүүст амар өөрийгөө үнэлүүлсэн. Тэгээд намайг бол хүмүүс одоо ингээд тийм ийм одоо ерөнхийдөө бол хүлэн зөвшөөрөөд амар happy байна уу. Тий. Эрүүл мэндэл 100% байна гэдэг чинь аз жаргал байгаа байхгүй юу? Ястай гайхалтай. За. Үнэхээр баярлалаа. За. Одоо хэдүүлээ 20 минутын техникийн талаар яриа те. Одоо нөгөө ухамсарын шатлал өсөж байгаа тэр процесс тийм ээ. Ундрал ярих уу? За. Яг тэр үед яг юу болд юм бэ? Нэг гоё нүд тарагтал ингээ гоё яриач. Юу болд юм бэ?
Би нөгөө уцаасаа бас зэрэг хараад байгаа хгүй. Тэгсэн чинь нэг хүний сэтгэлд би хариулчмаар санагдаад гэл. Энэ дээр ингэнэ им сэтгэл судлалд давсан зүйл үү? Эхийн хөвлөд урагт байхаас хүртэл гэхээр гайхаад байна. Яаж оншилдгийм бэ? Яаж оншлон гэсэн үг үү гинэ. Яг гоо энэ хариулт чи надаа миний үнэхээр хариулчмаар санагдсан асуулт байна л та. Аха. Бас доор нь нэг сэтгэл готралтай гэж тэгж байна. Яг л би бүр үнэхээр хариулчмаар санагдаад байна. Манай амьдрал одоо ямар байсан гэхээр намайг төрөхөөс өмнө манай ээж аав хоёр анханасаа хурмаа хийхдээ анханасаа гэр бүл болохдоо тийм аз жаргалтайгаар хурмаа хийгээгүй ингээд нэг хүчээр шахуу эцэг эхийн шахалтаар хурмаа хийцэн. За тэгээд ээж маань даагур хүүхэдтэй, аав маань даагур хүүхэдтэй, хоёр даагур хүүхэдтэй. Тэгээд дундаас нь ингээд манай ихч би дүү төрсөн. За тэгээд ээж аав хоёрыг нь хурмаа хийхэд нэг гэр бүл болоход одоо аав нь хүлээн зөвшөөрчүүд ээж нь хүлээн зөвшөөрдгүү ч юм уу ийм асуудлууд болоод тэгээд гэр бүл салгах нийлэх гээл дандаа хэрүүл болон зодоон болно. Нэг гэсэндээ айгу нарциссист гэр бүлд би төрж өссөн байхгүй юу. За тэгээд нарциссист гэр бүлд төрж өсгөр чинь гівгэнт одоо ээжийг ганц одоо нэг айлын ганц өмчөн өрөөсөн гэл аав дээрлэх нь. За тэгэнгүүт тийм дээрлэхэлт бол намайг төрхөөс өмнө бол болж исэн. Тэгээд тэрийг би аавын бэлхүүсэнд байхдаа програмдаж авсан гэсэн үг байхгүй юу? Одоо тэр дээрлэхүүлэлт, хэрүүл, зодоо, маргаан, үл хүлээн зөвшөөрөл. За тэнгуут аавын бэлхүүст байж байгаа дахиад ээжийн хэвлэл рүү би орж байгаа. Тэнгуут ээжийн хэвлэлд орохоор бас ээжийн тэр нөгөө мэдрэмжүүдийг аав юу мэдэрч исэн, ээж юу мэдэрч исэн бүх мэдрэмжүүдийг далд тухамсар ингээд програмдад авчиж байгаа байхгүй юу? Суулгаад энэ минийх юм байна гэд. Тэгэнгүүт тэрийг би аваад төрчнө. Төрөөд төрснөөсөө хойшоо одоо өдний хүртэл 40 хүртлээ би тэр програмдсан амьдралаараа амьдраад байна гэсэн. Нэг гэсэндээ эрэгтэй хүнээс айх айдас байна. Хүнтэй нийлэхээр салчих уу дээ. Эсвэл би одоо амьдрал зохиохоор намайг хаяа явчих уу дээ. Эсвэл би дагвар хүүхэдтэй болчих уу дээ гэд нөгөө нэг ээж аавын амьдрсан амьдралыг би хуулж аваад копи паст хийгээд өөр дээр аваад байгаа байхгүй. Тэгээд би автоматар сэтгэл готролд ундаг. Ерөөсөө л ингээл автомат. Тэгэл нэг за childhood trauma юм чинь би багада ийм үзсэн юм чинь ингээл childhood trauma-на дээр ажиллаад ангуут биш. За ажиллаж байгаа мэдээж тодорхой үр дүн гарна. Гэхдээ давтагддаг байхгүй тэр нь. Тэгэхээр бүр анхныхаа суурь нь хуулж авсан тэр мэдрэмжүүдээ бид нар регресс хийгээд байгаа байхгүй. Репрограм болонгууд дахиж одоо ийм болоогүй мэтэр эндээс одоо ажиллаад хамгийн анх энэ үүссэн ээж дээрээ очино, аав дээрээ очино. Тэгээд ингээ ухаарал сурхамжаа аваад ээж аав маань яагаад ингэж хэрүүлтэй маргаантай зодоонтой байсан юм бэ? Яагаад би нэг үл хүлээн зөвшөөрөөгүй юм бэ гэд. Тэгээ ингээ ухаад явангуут асар их тийм одоо үл олголцлыг бол ингээ тайлаад асар их ухаарал орж ирдэг. Маш их ухаарал орж ирдэг. Яагаад одоо өдөө 40 жил би энэ худлаа програмыг ингээд хуулаад авцсан энэ худлаа програмаараа ингээд амьдраад идэм бэ гэдгээ дахин програмчлаад маш гоё би одоо ингээд эрэгтэй хүнийг хүндэлдэг, хайрладаг болж гин гэж ухаарал орж ирээд энэ одоо нэг гэсэндээ бид нар оршихуй ертөнцөөс маш хайрыг авч болно, бурхнаас хайрыг авч болно, өвөг дээдсийнхээ агуу их хайрыг авч болно. Тэгээ ингээд аяанда ухаарал авчингууд тэр бүх програмдаж авсан юм солигдчихдаг. Нэг гэсэндээ эрэгтэй хүнийг ингээ үзэн ядлаа. Эсвэл эрэгтэй хүн дээрлэхүүлчлээ гэж айгүй их гомдолт хийдэг штэ, трама, гомдолт хийдэг. Тэд нар бүгд ингээ солигдчихдаг. Надад болон оршихуйд хэрэгтэй тийм гоё програмаар солигдчихдаг. Тэгэнгүүт тэр одоо нэг би эргэтэн чинь тэр мэдээлэл хадгалчихж байгаа шүү дээ. Тэр үзэн ядалт, гомдол, трама тэр бүх одоо өвдөлт, шанал, шархуудыг ингээ эн тэмдгүү ингээд би ингээд хуулаад авчдаг. Тэр шарх
одоо гомдол бүх юм ингээ солигдчихдаг гэсэн үг. Тэр их хайраар, тэр их ухаарлаар, одоо тэр их сургамжаар зарим тохиолдолд бүр шагнал болоод ингээ ороод ирдэг. Энэ зовлонгийн цаана ийм шагнал байжээ. Гэд. Тэгэхээр бүх энэ зүйлийг ингэж одоо бие махбод сэтгэл сүнсээрээ ингээ мэдэрдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дахиж хизээч одоо нөгөө анхныхаа үүссэн шалтгааныг арилгачингууд дахин програмчлцахаар дахиж хизээч амьдралд ийм тохиолдохгүй. Тийм болохоор одоо нөгөө надад суусан байсан бүх програмуудаа сольсон. Тэгээ амьдрал дээр болохоор надад ямар одоо disorder буюу ямар ингэж одоо эмгэгүүд би болцсон байсан гэхээр за би нөгөө юунаасаа хараадах юм. Би бүр дис дараатай хэлээд би ингээд төгс байх эмгэгтэй болцсон байсан. За энэ маань ингээд нэгхэн ажиллахад арилсан. Бүр бүхэл бүтэн эмгэг арилж байгаа байхгүй. Архаг стресс, за panic attack, за юм сүнслэг spiritual attack буюу ингээд одоо хүмүүс ингээд над руу байнга харалж чадах хийдэг тийм атакууд. За гэмтлийн дараах стресс эмгэг. За невроз, мэдрэлийн ядаргаа гэхэд нэг ажиллаад шууд энэ эмгэгүүд арилж байгаа байхгүй юу? За тэгээ архаг ядаргаа, сэтгэл түгшилт, айдас, тэгээ харшил, бүр бүх төрлийн харшлууд надад байдаг байсан. За депресс, ажлаа салшрах. За тэгээд нөгөө brain fog буюу ингээд толгой манцартаад идэг. За ийм олон би 16 эмгэгийг бичсэн байна л та компьютер дээр. Тэгээ ийм 16 эмгэг ингээд нэг ажиллахад л бүр ингээд арилждаг байхгүй юу? Одоо буруу програмдаж авсан програмаа засаал ойлгож ухаарах юм ойлгол ухаараад авчингууд бүр ингээл хормын дотор биеэс ингээ алга болчихно. Толгоон дээр байсан бол толгооноос арилчихна. Өчигдөрхөн би ингээд мэдрэлийн ядаргаа буюу одоо тэр ядроо тайлж байгаа байхгүй юу? Невроз миний хаана байсан гэж миний ингээд зүүн хацар шанааны хэсэг дээр невроз байсан. Тэгээд яагаад невроз нь ийшээгээ ингээд шилэн хүзүү рүүгээ ингэж татаж өвддөг мэдрэлийн судсаа ингэж дагаж дандаа ингэж зүүн талаараа ингэж өвддөг байсан. Тэгээ өчигдөр тайлахад энэ невроз бас л ихэн хөвлөд үүссэн байсан. Ээж намайг төрүүлж байхдаа маш их айсан. Тэгээ тэр айдас нь надад хадгалагдсан. Тэгэд яг өчигдөрхөн тайлж байгаа байхгүй нэг. Тэгээ тайлахад надад ингээ ямар ухаарл сургамж ирсэн гэхээр одоо нөгөө маш сайхан өөртөө амар амгаланг өөртөө ингээ амрах боломж өгч байгаа байхгүй тэр ухаарл нь. Жишээлбэл ингээд програм нь юу исэн гэхээр одоо суун босон хурдан идэх хэвээр босон суун хурдан идэх хэвээр гэсэн програм. Одоо нөгөө юу лээ? Өөр нэгэн заах тэгэнгүүт тийм ерөөсөө өөртөө амралт өгдөггүй тийм програм байж байгаа байхгүй. Унтахтаа ийм гой орон дээр ингэж налааж намбааж унтдаггүй, хам хум унтдаг, хам хум иддэг. Ерөөсөө өөрийгөө ингээ хайрладаггүй ийм програм суудсан байсан. Тэгэнгүүтээ энэ нь би унтсан ч амардаггүй, би идсэн ч ингэж хам хум идэж ерөөсөө ингэж таашааж иддэггүй. Тэгээ энэ нь явсаар мэдрэлийн ядаргаа болсон баг. Тэгээ энэ нь миний яг энэ шанаан дээр хадгалагдсан тэр энерги мэдээлэл нь. Тэнгүүт энийг тайлангуут ухаарл нь юу байсан бэ гэхээр өөртөө маш гоё тийм зөөлөн ор засаж хангалттай унт. Өөртөө ингээ тухтай буудан дээр тухалж суу. Тухтай ингээ амарч өөрийнхөө хоолоо ингээ нөгөө цагт нь идээд одоо маш гоё таашааж идэх ийм програмуудаар солигдсон. Тэгээд ер нь бол одоо ээж төрөж явахдаа намайг маш тийм стресстэй үедээ гаргасан л гэсэн. Тэгээ энийг нь би авчаад одоо болтол ингээд хадгалсан өчигдрэл тайлж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингэж л тайлагддаг. Жишээ нь. Би ундралын үед бол 40 жилийн турш ээж аавынхаа мэдрэмжээр яваадсан байгаа байхгүй юу тий. Тэгээ одооноос л өөрийнхөө яг мөн чанар руугаа орж ирж штэ тий. Өөрийнхөө төрмөл одоо
хүн биеийг олсон яг Бас нэг паналта юм ярихад нэр яг ингэдэж штэ. Нэг яад руу тайлахад л ингээл одоо жишээлбэл би ингээд эрэгтэй хүнээс айхаа айцтай байлаа гэхэд яад руугаа тайлчингууд маргааш нь хүн чамтаа суу энэ төр гэж утасдаг. Тэгэл эсвэл ингээ нийгмээс халшрах, ажил хийх халшрах хам шинжтэй байна гингүүт яад руугаа тайлчингууд өө чамааг ажилд авъяач гэдгээ өөтэй яг ингэж дорхноо ингэж блог тайлагдчихгоот нөгөө аргах нь боломжууд нь ингээ ороод ирдэг. Тэгээ тэр бол үнэхээр тий миний амьдралд ингээ бол бас дахиад нэг юу юм гэхээр ингэсэн штэ нөгөө би хүүхэд гаргахаас айдаг. Яг тэр нөгөө дагвар хүүхэд гэдэг айц програм үүссэн учраас би өөрөө хүүхэд гаргахаас айдаг. Тэгсэн хүүхэд гарах програм дээр мөрөн ментортойгоо ажиллахад л дараа нь би нөгөө бариачтай үзүүлэхэд ингээл чи одоо яг хүүхэд гаргаж болно ингээл. Аавранд би давхар шалгуулдаг байхгүй юу? Дандаа нөгөө давхар явдیں۔ Угаасаа. Тэгсэн чинь үр ханийн заяа чинь нэгтцсэн байна гэж байгаа байхгүй юу? Яг тэр өөрийгөө л би блоклсон. Гэх мэтчлээ ингээд яг нөгөө шинжлэх ухааныг яг сэтгэл зүйтэй тэгээ бие махбодтой яг цогцоор нь би ингээд шалгуулаад хийгээл явдгийн. Тэгээд надад бол үнэхээр 100% үр дүнгээ бол өгж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр яад руу таалагдах процесс дээр би яаж ингэж нөгөө миний бие махбод дээр илэрдэг байсан гэхээр тэр болгоо ингээ айгу хий үүсгээ хайцсан түүш хүүтэн хий хоёр чинь ерөөсөө хамаатан садангууд штэ. Нэг байл заал нөгөөх нь байдаг. Тэнгүүт би ингээ яг мөрөн ментор ч юм уу Жайна багш ингээд намайг яадраа толчиход айгүй унгана. Унгана гэхээр нөгөө нэг хий бодисын солилцоо ингээ нэг газар чангарцсан тэнгүүт тэр сулрангууд ингээ тавигдж байгаа байхгүй булчин тавигдж байгаа байхгүй тэнгүүт чинь л хий гараал дээшээ хэрхрээл яг блок таалагдж байгаа нь ингээл мэдрэгдэл тэгэл би унгаал суугаад гэдэг гэсэн. Тэгэл унгаал суугаад гэдэг гэсэн. Тэгэл тэгсээр хагаад нэг мөө энэ бүгдийнхаа артлалт ингээд төгшөлт айдас сэтгэл готрол сэтгэлээр унах энтрийнхаа бүх юмныхаа арт гарсан штэ. Одоо тэгээд би ерөөсөө юунаас ч айхаа болцсон. Одоо тэгээд маш амар амгалан амьдрий, аз жаргалтай амьдрий, сэтгэл ханамжтай амьдрий гэд угаасаа амьдраад эхэлсэн байгаа ер нь бол. Тэгээ өстой гоё юм тий. Баярлалаа. Ундрал бол өстой үнэхээр тултлан ажиллаж байгаа байхгүй. Ер нь бол манай сургалтанд ороод блог тайлсан үед үр дүн гарахгүй байх гэж байдгүй. За тэгээд нэг үр дүн гаргацсан хүн чинь тий улам амтшаад цаашаа яваад байдаг байхгүй. Улам л за би одоо өнөөдөр энийг янзлах юм байна. Өнөөдөр энийг янзлах юм байна гээл ингээ яваад идэг цаашаа давшаад. За энэ асуулт байна л да. Хэдэн сарын дараа ийм үр дүнд хүрж ийн вэ гэд те хэдийн хугацаанд хүрсэн бэ гэдэг чинь штэ. Тэгэхээр энэ өөрийнх нь суралцагчийн өөрийнх нь хичээл зүтгэлээс болдгийг. Одоо энэ сургалтанд суугаад ороод те тэгэл байж идэл сайхан болчихно гэж байхгүй штэ. Тэгэхээр бол өөрөө өдрөө олгон практика манай сургалт чинь яг практик хийдэг байхгүй. Ямар нэг ингээ уншаал тий сонсоол ингээ байж идэггүй. Яг өөр дээрээ нүдэн ханиал төвлөрөөл ингээл өөрийнхөө далд ухамсар руу орж мэдээлэлээ тий програмаа сольдог мэдээлэл дээрээ толгуурлаад яг архиваасаа яг тэр өдрийн яг тэр цагийн яг тэр нэг хэдхэн 2-3 минутын ч юм уу тий яг тэр акшныг сонгомлоор гаргаж ирдэг нь үнэхээр гайхамшигтай. Энд тэгэхээр манай сургалтыг сонирхож байгаа хүмүүс бол тий өөрөө маш сайн хичээх ёстой байна. Тууштай үр дүнд хүрэх гэвэл тий тууштай л өдрөө алган өөртөөгөө ажиллаад давтаал сайжруулаад тэгэл явах юм бол яг одоо энд байж байгаа тий манай бахархал шавнар шиг ингээл инээгээл ингэсэн штэ би гээл ярьж байгаа юм штэ тий тийм бааз. Стого юм аа. За. Инхол тэгчид инхол та нөгөө дуулдаг болсон гэсэн мэт. Тань дээр ямар гоё өөрчлөлт байсан бэ? Өвчин байсан лөө? Юу вэ? Цэцэрлэгт байхдаа манай цэцэрлэгийн багш ингэсэн байхгүй нэг өдөр хүүхдүүдийг дуулуулах гээд хүүхдүүд сонгосон чинь тэр яг ингээд далд хонсрол орж ирж байгаа. Тэрнээс би таг мартцсан байсан л да. Тэгээд
нөгөө хүүхдүүд сонгосон чинь би дуулъя гэж гараа өргөсөн чинь ерөөсөн намайг сонгодгүй. Тэгэл би өөрийгөө за би дуулж чаддгүй юм байна. Би гэл өөрийгөө голчж байгаа байхгүй юу. Би дуулж чаддгүй. Тэгээд би одоо өөртөө ихтэй биш. Тэгэл багшлаа гологдчих ингээд өөрөө тэр үедээ сэтгэлийн өөрөө бодснороо л тэгэл өөрийгөө кодлж байгаа юм байна л да. Тэгээд би энэ юм дээр даалдах хэмсэрт ороод энэ дээр ажилласан чинь би тэгтээ тэр дуулдагтай биш би одоо өөртөө итгэлгүй гэсэн юугаа олж оншоо олоод тэгээд өөртөө итгэлгүй дээрээ ажиллаж байгаа байхгүй юу. Тэр үед энэ юуг авсан юм бэ? Энэ загварыг авсан юм бэ гэдэг. Тэгээд дараа нь 2 3 7 хоногийн дараа нэг мэдсэн чинь них гоё дуулмаар санагдаад л. Дуулмаар санагдал би ерөөсөө тэрнээс хойш тэгээ би дуулдагчгүй болсон байсан билээ. Дуулдггүй тэгээ дууны үгч мэддггүй тэгээд дуулъя ч гэж нэг боддггүй хүмүүсийг дуулахаар нэг дагаж нэг аялжаал тэгэл одоо тэгсэн чинь айгуу дуулах дуртай болсон энд тэнд явж байгаа айгуу өөрийнхөө дууг сонсох дуртай болсон тэгэд тэгсэн чинь тэр энэ хоолойны хүрд ч нэгдэж байгаа юм шиг те айгуу гоё юм сэтгэл төрөөд ингээд айгүй өөр болчих тийм лээ. Тэгэл нэг програм тайлахт чинь 2 3 юм. Би тэр дээр бол ерөөсөө би өөрийнхөө дуу хоолойч юм уу эсвэл дуулдаг гэсэн програмыг ерөөсөө ажиллаагүй шүү дээ. Тэр би яг тэр үед би ингээд өөрийгөө өөртөө итгэлгүй гэдэг програмыг анх тэндээс авсан байх гэдгээ олж ирсэн. Тэгэд миний хамгийн гоё надад дурсамжтай хүн ерөөсөө ингээд бидний даалдах хүмүүсээр ерөөсөө шүүлтүргүй ажиллаж байдаг юм байна. Ихэнх хэвлэлд үүссэн цагаас эхлээд шүүлтүргүй ажиллаж байдаг. Тэгээ бид нар хэний програм аваад, хэний загвар аваад эсвэл яаж өөрсдөө загварчлагдж байгаагаа ерөөсөө мэддэггүй, яалгадгүй байдаг юм байна. Тэгээд энэ даалдах хүмүүстэйгээ ажиллаж сурсны хүчинд бид нар одоо ингээд өөрсдөө мэддэг хинбэ юу вэ? Ямар загвар хизээс сурсан яасан ингээд яг мэдэж ингэж ажиллахаар чинь хүн хөөх би ийм байсан биз дээ. Тэгэд өөрийгөө ажиглаад зогсохгүй өрөөл бусдыг бас шууд хараад мэдж байгаа байхгүй юу? Энд ийм байна. Энэ ийм одоо онш тавьдаг болсон. Тэгж сууж. Тэгэд надад болохоор ажиллаж явах явцад хамгийн гоё ингэж даалдах хэмсэртэй ажилласан зүйлс бол би тэр даалгавар өгöd би нөгөө бас нэлээд олон төрлийн бас аллергитэй байсан. Тэгэд нэг удаа би яг тоосны аллергиг юунаас авснаа ерөөсөн мэдэхгүй. Тэгэд тэрэндээ олохгүй болохоор унтахтаа даалдах хэмсэртээ даалгавар өгчөөд тэгсэн өгөл унтсан чинь яг шүн ингээл яг стэн нэг том ийм амтан ингээл яг толгой дотор ингээл ороод ирсэн. Тэгсэн чинь тэр би ингээд Европт байхад Германд байдаг л да. Тэгсэн чинь тэнд байхдаа ингээд ном уншиж ирсэн байгаа. Тэгсэн чинь монголчуудад ерөөсөө тийм биднэрт тийм дархлаа байдгүй. Энэ чигтэй орнуудад болохоор тоос ингээд тоосон жирхороо зэрэг ийм амтан үүсчдэг. Тэгээд тэр амтанд биднэрт тэрийг эсэргүүцэх дархлаа байдаг юм байна л да. Тэгсэн чинь тэрийг би уншиж ирснийгаа яг тэгэд тэр амтан надад харагдахаар ямар сони юм бэ гэж тэгсэн чинь яг тэрийг би уншиж ирсэн. Бид нарт ийм дархлаа байхгүй гэл. Тэгэл тэр уншиж ирсэн юм миний толгойд үлдсэн. Тэгээд тэр үүсвэр нь байсан билээ. Тэгээд тэрнээс болж би тоосны аллерги авсан байсан. Тэгэд надад хамгийн сонирхолтой нь би өөрөө олж чадахгүй юм тэгээд даалгавар өгчөөд унтахаар айгүй гоё так гэдэг ингээд харуулж тэр бүрстэ гайхалтай хөвчлөлтөө. Тэр үнэхээр гайхалтай тий. Нэр гайхалтай. Тэгээ би бүр өөрөө гайхалтай юм даалгавар өгчхөөр яг харуулдаг байхгүй юу? Зүүдээр харуулдаг. Бидний бие бол үнэхээр супер. Гайхалтай. Ямар гоё юм бэ гээл тэгэл урамшаал тэгэл
Тэрнээс хойш янз бүрийн өстө так гэл ингээл аюулсан харуулдаг гинэ. Тэгээд гих мэдчлээ ингээд маш сонирхолтой, маш өөрийгөө ингэж өөртөө ажиллах бол өстө үнэхээр гайхамшиг гэсэн. Энэ бол хизээч юугаарч үнэлэхгүй ийм мэдлэг ухаарл авдаг хүн өөрөө тэрийг олж, өөрөө засаж тэгээд ундралын хэлтгээр яг өөртөө хувиргаад тэр програмаа олоод ингээ ухаарлаа аваад ингээд ирэхээр хүн өөрөө урамшаад улам ингээд би хизээч юмэг яг ингэж ийм сонирхолтойгоор яг өөрөө хүсэж ингэж сурч байгаагүй юм билээ. Зүгээр л дандаа ингээд нэг алфтаа үүрэгтэй юм шиг л юм сурдаг байсан билээ. Тэгсэн чинь одоо бол ингээд өөрөө яг ингээд өөрөө ингээд дотроосоо хүсэл ингээд дотроосоо ингэж мотивац аваад ингэж хүсэж ингэж хийх ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг бол хизээ хойно ингээд одоо авч байгаадаа туйл их баяртай байдаг. Тийм шүү тий. Ер нь манай сургуультанд орохоор чинь өөрөө өөрийнхөө эзэн болдсон шүү дээ тий. Ер нь бол өмнө бол нэг хүний төлөө л амьдраад байгаа юм шиг, хүний төлөө сураад байгаа юм шиг иймэрхүүл ер нь явдаг байсан. Тэгэл хүнээс буруугаа хайгаал тэгэл эсвэл өөрөө ингээл юм ургуулж бодоол тий. Тэгэл тэр хүн тэгж бодож хэлээг байгаа юм чинь нөгөө хүнийхээ хэлсэн юмд гомдоол тэгэл өөрөө ургуулж бодоол улам өсгөөл тэгэл гомдол тэгэл явдсан билээ шүү дээ хүмүүс чинь тэгэл өөрийгөө өвтгөөл одоо бол тэгхгүй шүү дээ өөрсдийгөө захирч чадна өөрсдийнхөө бодлыг удирдах чадна хүнийхээр явахгүй тийм тэгэд өстой ханаас ч олохгүй хаалшиг бол эндээс авчаа тийм болохоор хүмүүст хэлэхэд бол яадаг ч байсан энэ сургалтанд орж сурахад бол хаанаас ч олохгүй эрдэм мэдлэгийг бол авнаа, ухаарлыг авнаа, орж өөрсдийгөө нээгээсэй гэж л хэлмээр юм. За маш гайхалтай байна. За ер нь бол хэдүүлээгийн ярилцах цаг ерөнхийдөө ингээд дуусч байна. Та хэд минь нэг өгүүлбэрээр манай сургалтыг нэг сайхан хэлээд тэгээд энэ лайв өндөрлөе тийм ээ. За ер нь тэгээд энэ сургалтанд сууснараа бол хамгийн наад зах нь бол хэвдүүлээ тэгээд ингийн л бид одоо миний нас гэж уг нь бол хөгшин биш бас залууч биш л те. Тэгээд ямар ч хэлсэн эрүүл одоо ийм насн дээр ч одоо би бодлоо зөв ганцхан эмэгтэйчүүд өндөөч ингээ өвддөг бөөр өвддөг байсан гэж бодож ивэл үгүй байсан байгаа даахгүй миний толгой өвдөн дарал тэгэл одоо ингээл зүгээр нэг жижигэн өвчнгээд байгаа энэ хүн маань бол зүгээр сургалтанд ороод нэг эхний нэг 2 3 дахь хичээлээ үзэхэд л зүгээр л ингээд нуруу хөнгөрөөл ингээ ангиждаг жишээний тэгээд тэрийг ч мэдэхгүй ингээ явж байгаад гинт хизээ хойно ингээд би нэрээ өөрөө анзаараад хэлдэм энэ хүн өөрөө эдгэрээд ирэхээрээ тэгэл ийм ямар ч сан бол 100% эрүүл бас чадсан. Тэгэхээр ерөнхийдөө амар амгалан нэг л олж мэдэрч чаддсан байна. Энэ сургалтанд сууснараа та нар бол амар амгалан болно, эрүүл сарвал болно. Тэгээд ер нь бол манай сургалтанд ингээд захлан гэсэн ойлголт байдгүй. Тэгээд нэг би бол айгүй тийм захлахгүй штэ. Тэгээ нэг сургалтанд суучих. За тэгэл ийм байна. Нөгөө л юм чинь тийм байж тэгэл хайчдаг бол энэ сургалтын дээр бол би зүгээр шинтэл гिचээл болгоны шимтэж суусаар агаал. Тэгэл ер нь бол гिचээл болгоны ард гарсан. Тэгээд ерөнхийдөө амар гоё тэр кайф мэдэрсээр агаал дууссан. Гэтэ манай гिचээл бол дуусаагүй л байгаа л да. Би бол дуусгаагүй тэгэл өөрөө дахиад давтан үзээд л байгаа. Тэгтэл айгүй гоё тийм амар тайвныг мэдэрнэ гэдэг чинь айгүй гоё юм билээ. Бид нар чинь би өстө анх би ингэ сургалтын чи би баян болмоор ана ингээл одоо зөв тэгмээр ана ингээл орсон байхгүй. Ер нь бол тэгсэн чи баян болох миний мөрөөдөл бишээсэн байгаа даа байхгүй. Ерөөсөө би ингээд амар гоё тайван байхыг мөрөөдж ирсэн юм байна. Ми ерөөс гэр бүлтэйгээ аз жаргалтай амар тайван байх юм. Тэр мөнгө гэдэг байгаа зүйл чинь зүгээр л би нөгөө хэрэгцээ. Зүгээр л гэр бүлтэйгээ л амар гоё аз жаргалтайгаар амар кайфрах гал эсвэл юм шиг байгаа даа. Тэр нь л би баян болмоор ана гэж бодоод байсан юм лээ. Гэтэ баян болмоор байна гэдэг бас нэг өөр өнцгөл ах л та. Гэтэ ямар ч сан аз жаргалтай амар амгалан хүн эргэлхийлдэм байлээ. Энэ сургалтанд орснороо бол ямар ч сан амар амгаланыг бол олж мэддэм байлээ шүү. Энд чинь бол тэгэл хүний л хүсэл мөрөөдөл эзтэй.
хамгийн юм шиг ирнэ хамгийн л гол зорилго л өгд юм билээ шүү дээ. Би бол одоо 4 хүүхдээ ээж тэгэл амар тийм 50 амар аз жаргалтай баг маань одоо 5 настай тэгэл ерөөсөө л нөгөө хүүхд минь ойрол чарлгаач болсон амар тайван болсон. Би ер нь хүүхдээ бодчихл энэ сургуультанд суусан. Тэгэл явгнаасаа бүдэрч унаа миний хүүхэд гадаа хүүхэд тоглож чадахгүй. Айгуул миний охины дээрлэгч магадгүй ганцхан хүүхдтэй би ганцаарч нь хүүхдтэй ч юм шиг те амар тэгж оддог гэсэн одоо тэгэл явж илээ гэл нөгөөд маань амар тэгэл бүдэрч унахаач болсон өөрөө амар зоригтой ч болчтой юм хүүхдээ хүртэл амар гоё дагаад идгэрчтэй юм байлаа. Тэгээд санаа зовхоо болсон. Амар гоё юм болгоноос амар тийм кайф мэдрхийг аюу гоё юмыг олж харахыг л боддог болчтой юм байлаа. Тэгээд сургалтын сууснараа бол ямар ч сан эмэгтэй хүн бол айгу тийм гоё л болд юм бэл. Эр нөхрөө бас өөр нүдээр хард юм байна. Тэгээд ерөөхдөө тэг эргэн тойрныг бол сөргөөр шигээр л харахын төлөө хичээгээл тэгээд тэр болгон маань зүртэл тэгээ муу бүхэн тэгээ өөрөө ирэхгүй тэгээд надаас зайлчдаг юм шиг санагдсан. Ер нь бол тийм аюу гоё тийм мэдрэмж төрсэн. Ямар ч сан суусанд бол харамсахгүй. Суухад бол тийм тэгээд сургалтанд бол сууцгаагаарэ тэр тусмаа ингээд залуу хүүхдүүд бас суувал бүр илүү гоё тийм залуу хүүхдүүд бол илүү ирээдүйд одоо тэгэл ир нөхөр одоо эхнэр болно. Тэгээд одоо ингээд залуугаасаа эдгэрээд авал үр хүүхд мод ч гэсэн айгуу эрүүл байж чанда тий. Эрүүл яг зөв. Тэгэх юм байна гэж бодсон. Би бол харамсдаггүй амар их жаргалтайгаа одоо тэгэл дахиад сургалтанд нь бол суuna гэсэн бодолтой байгаа. Үргэлжлүүлээ суuna гэсэн. Тий. Тэгээ багш нартай маш их баярлдаг шүү. Би одоо ямар золоор одоо багш нарыгаа олж ингээд учирсандаа амар их баярлалаа штэ. За баярлалаа. Та нартай маш их баярлдаг шүү. Ахмад Настан гээд яахгүй хүнийг ялгуурлан гадуурхахгүй дандаа юмыг ойлгодог жоохон хүүхдүүд жижиг хүүхдүүд яг л сургуулийн бага наснд байж исэн шиг бүгдөө ижил байдаг чинь та нартай баярлдаг. Эрдэмтэй багш нартай баярлдаг шүү. Менторуудтай баярлдаг. Одоо манай тэр ундрал бол анх эхлээд би тэр ойролцоо орж исэн ямар янзтай байсан. Одоо царайс нь янзан гоё болсон биз дээ ундрал чинь. Тэг хөөрхөн бомбоо гоё болсон биз дээ. Ундралтайгаа удахгүй хөөрхөн мама тэрээ сууж байгаарэ гэж хүсэн ирээ. За тэгээ бүгдээ эрүүл аз жаргал амгалан баяр баясгалантай байцгаая. За баярлалаа хичээ. Баярлалаа. Багшаа би нэг юм ярьчих уу? За ярьж. Би нөгөө өмнө хохирогч сэтгэлгээтэй байлаа. Заримдаа нөгөө ээж маань хохирогч учраас ээжигээ аврыг гээд аврагч сэтгэлгээтэй байлаа. Тийм дөрүүдэд ингээ орчдөг айгу төвхтэй цаанаасаа. Одоо болохоор энэ сургалтын дараа би маш асар их ухаарлаа аваад ялагч сэтгэлгээтэй болсон дотоод гэрлээ асаагч байна. Баярлалаа гайхалтай. Баяр хүргэе. Тэрэнд нь баярлаа, Жайнагчтай баярлаа, менторуудтай баярлаа. Баярлалаа. За манай лаа ингээд өндөрлөж байна. За манай сургалт би нэг сургалтын талаар нэг хэлчихье те. Манай сургалт бүтэн жилийн цогц хөтөлбөр маань одоо 8 сарын 1-ээс эхлэх юм. Тэгээд 8 сарын 1-ний сургалтын эсэлтээ бол одоо авч эхэлнэ. Одоо тэгээд яг одоо аль сургалт явж гинэ гэвэл манай сургалтыг 3 төвшөнд хоосон байгаа штэ. Та нараас бид нар тэр үед юу яжсэн мэдээлэл өгчээсэн. За тэгээд одоо бол дотоод сэрэлт 1 гээд нийтдээ 19 хичээлтэй. Энэ дээр бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Тэгснээрээ одоо ингээд цаашаа одоо өөрийнхөө блокийг тайлаад өөрийгөө одоо шин төвшөнд гаргах тэр бүх суурийг одоо ингээд тавих тэр одоо хичээл нь эсэлтээ авж байна. Тэгэхээр та бүхэн минь нэг өдрийн өмнө ч гэсэн бүртгүүлээд сурыг гэж бодож байгаа бол шууд шийдээд орж ирсэн цаг хожоод маш сайхан үр дүнд хүрэх байхаа гэж би бодож байна. За тэгээд урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирж үр дүнгээ хуваалцсан бахархал чанартай амьдралд наз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та нар минь улам тодоос тод гэрэлтэж олон хүмүүсийг энэ сайхан энергиэрээ татаж гаргаарай. Сайханд хүргээрэй гэж чин сэтгэлээсээ хүсэн өрөөж байна.
Баярлалаа. За Баярлалаа. 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 Маш За их баярлалаа. 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 Маш их баярлалаа шүү багштаа. Маш их баярлж явдаг шүү та нарт. Ангийнхандаа баярлалаа, баяртай. За Баярлалаа. баярлалаа. Хамаач.